За сайн байцгаана уу манайхаа. За сайн байцгаана уу. Ойрд ерөөсөө лайв хийсэнгүү. За та нар маань мэдж байгаа. Pfizer Academy-ийн одоо ховсчууд маань Монголд очоод одоо биеэрээ одоо хүмүүсийн хамгийн их дуртай биеэрээ буюу биечгсэн ховсыг мөн хийсэн байгаа. Мөн сая сүүлийн 1 сарын хугацаанд бид нар body therapy буюу PFR therapy-г та бүгдийн бие дээр хийдэг therapy-г эмчилгээг бас бид нар Монголдо зохион байгуулж хамгийн анх удаага одоо энэ эмчилгээг 3 хоногийн туршид тасралтгүй хийсэн байгаа. За тэгээд дээрэс нь онлайн одоо ховсын эмчилгээ маань бас хийгдээд байгаа. За тэгээд онлайн болон одоо биечлэн ховсод орсны ямар нэгэн ялгаа гэж байдгүй. Энийг одоо юуныхаа ихэнд би хэлмээр байна. Ягаад гэвэл хүмүүсийн хамгийн их асуудаг зүйл нь онлайн гэхээр одоо тэгээд байна. Онлайн гэхээр нэг л нөгөө юм итгэл үнэмшилгүй байна. Тэгээд байдаг. За байдаггүй байгаа шүү манайхаа. Саламатсыздар, здравствуйте всем. Добрый вечер. За сайн байцгаана уу бүгдэнд нь орой минь. Ага. Так, слово, да? Мен Дамира Абен, гипнотерапевт. Уже 7 жылдан көп болды, 8 жыл. Жұмыс істеп жүрмін гипнотерапиямен. Қазір сізде Pfizer Academy-да жұмыс істеп жүрмін. Pfizer Academy-ны қызмет етіп жүрмін. Сол үшін жаңағы моңғол әйелдер, моңғол жігіттермен жұмыс істеп, өте маған моңғол жігіттер, әйелдер өте жақсы сондай не, халық ұнайды, өте ашық, керемет. Сол үшін бүгін енді бәріңізге қандай жауаптарыңыз бар, қандай сұрақтарыңыз бар, жауап бере аламын. Аха, за намайг Дамира гэдэг. Би мэргэжлийн ховсчин. Одоо энэ жил 8 дахь жилдээ ажиллаж байгаа. За тэгээ сүүлийн жилүүдэд би Pfizer Academy-тэй хамтарч ажиллаж байгаа. За тэгээд мэргэжлийн би ховсчин байгаа. За монголчуудын хувьд монгол эмэгтэйчүүд маш их зүтгэлтэй. Тэгээд мөн эрчүүд маань одоо миний ховсонд ирдэг. Монголчууд бол би юмд дандаа нээлттэй ханддаг ийм сайхан ард түмэн байдаг гэж байна. Тэгээд өнөөдөр бид нар одоо гэсэн энэ лайваараа бид нар товчхон одоо яг ховс гэж юу юм бэ? Ховс ямар хэрэгтэй? Яагаад надад хэрэгтэй? Ямар шинж тэмдэг байвал би ховсонд орох ёстой юм бэ гэдгийг товчхон одоо яг мэргэжлийн хүнээс нь асуугаад явчих. Дор нь орчуулад. Тэгээ миний одоо нэг амьдарч байгаа улсын маань интернет жоохон таарах цаанаасаа нөгөө энэ Facebook хориотой учраас жоохон тасраад ээж магадгүй манайхаа. Урьдчилаад бас хөлцөд өчөө. Аха тэрнээс. Енді гипноз деген гипноз деген енді өте керемет терапияның бүткіл терапияның арасында қазір гипноз деген ең керемет орында тұр. Қазір бәрі психологтар бәрі өзі айтып жатыр. Гипноз өте керемет көмектеседі. Сол үшін 1 сағатта көп нәрсе шешіледі. Бүткіл қандай травмалар бар, қандай, например, нәрселер бар, көбісінде келеді. Проблемалармен, алкоголизммен келеді, игромания, лудомания дейді келеді. Адамдар көп нәрсе, көп проблемалар келгенде бір шешімде, сонда бір гипнозда адам деген рахаттанып қалады, стрессін аламыз. Жаңағы стрессіз жақсы болып кетеді. Бірақ курсы енді без гипноз өтсе жақсы болады. Оған көп нәрсе өзгеріс болады. За ховсын эмчилгээ маань бусад эмчилгээнүүдээс харьцуулахад хамгийн үр дүнтэй эмчилгээ. За энэний өмнөх нөгөө лайвыг бид хоёр бас эхэлж байгаа тасарсан. Тэрэн дээр бас хэлсэнтэй 10 удаа сэтгэл зүйчэд очсон оролт маань таны 1 удаа ховсын эмчилгээнд орсон хоёр тэнцнэ. Тэгэхээр ховсын эмчилгээ бол маш их үр дүнтэй эмчилгээ байгаа.
Тэгээд нэг удаагийн оролдоороо ч гэсэн үр дүн авах боломжтой юм одоо эмчилгээ байгаа. Мгм. 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 Кейбіреулері не үшін келеді? Например, жұмыстары болмай жатыр. Жаңағы бүткіл анандай денсаулық десең де жаңағы андай эмоциональный денсаулығын депрессиямен көп келеді. Өте жақсы депрессиядан көмектесеміз. Алкоголизммен келеді. Көбісі маған келгендер алкоголизммен азайтып жатыр, например, да, ішкендерін. Содан кейін кімдер келеді? Енді әйелдер өзім проблемаңмен. Мен вообще өзім женский психолог тағы. Женский тантрический жаңағы мастермін. Сондай әйелдерге өте жақсы көмектесемін. Сол үшін енді көп нәрсемен көп проблемаларым келеді, шешілетін. Сондай сол үшін күтеміз. Келсін, обязательно келсін. Обязательно бір рет болса да көрсін. Көргеннен кейін уже өздері жаңағы айтады ғой. Келіскен. Аха. За өнөөдрийн байдлаар монголчууд маань ховсод ямар хүмүүс ирээд байгаа вэ гэдгийг хэдүүлээ хэлээ те. Ямар хүмүүс ирээд байгаа вэ гэхээр эмэгтэйчүүд ихэвчлэн ирдэг. Янз бүрийн одоо нөгөө араар тавилтууд хин нэгэнд дурлаад мартаж чадахгүй байгаа. Одоо хайртай хүнтэйгээ уулзч чадахгүй байгаа. Гэр бүлийн одоо хосын харилцааны асуудалтай байгаа ийм хүмүүс ирдэг. За дашрамжлуулахад манай одоо Дамира ховсчны хувьд болохоор эмэгтэйчүүдийн ховсчин гэж бас явдаг. Эмэгтэй хүмүүстэй маш сайн ажилдаг. Эмэгтэй хүмүүсийн энергийг дэвшлүүлэх тал дээр сайн ажилдаг. Тэгэхээр тийм асуудалтай хүмүүс их ирдэг. Хоёрдугаарт нь арх тамхи хоёрыг болмоор байгаа хүмүүс ирдэг. Тэгээд тоже детский травма та. Тэгээ бага насны шаргатай хүмүүс маань бас ирдэг. Тэгээд стресстэй хүмүүс маш их ирдэг. Депресд орсон хүмүүс, стресстэй, депресстэй, тэгээд мөнгөний блоктой хүмүүс ирдэг. Тэгээд бага насны шаргатай, бага наснда хайрлагдаагүй, дандаа муухай мэдрэмж мэдэрдэг хүмүүс их ирдэг. За тэгээд дээрээс нь юунаас айгаад байгаагаа мэдэхгүй байна, юунаас түгшээд байгаагаа мэдэхгүй байна, нэг юмнаас түгшээд байна, хаалга дуурахаар, уцс дуурахаар би айдаг, түгшдэг гэсэн ийм хүмүүс. Тэгээд өөртөө итгэлгүй хүмүүс бас ирдэг. Олны өмнө гарахаар сандардаг, эсвэл хүнтэй танилцахдаа өөртөө итгэлгүй, эсвэл ажиллаа хийн гэхээр чадна гэдэгтээ итгэлгүй ийм хүмүүс ирдэг гэсэн үг ховсонд. Тағы кім келеді? Особенно семейный психология дейміз ғой. Әйелдер өздері келеді, жаңағы жігіттері де келеді. Сонда бір-бірімен ертең татуласып, жаңағы ол да жақсы. Жаңағы семейный психологияда да көмектесеміз. Детская травма, кішкентай балаларға да көмектесеміз. Енді примерно 4-5 жасынан балаларға да көмектесеміз. Көбісі ұйықтай алмайды, қорқып қалғандар, неуверенность деген не болады, ондайларға да көмектесеміз. То есть оның несі диапазон дейді ғой, обширный дейді ғой, үлкен, әйтеуір үлкен. Бүткіл травмалар өтпеген психологтар көмектеспеген травмаларды көмектесеміз. Біз психологияның хирургиясымыз ғой, хирургия білесіңдер да. Бір психология болады, терапия болса, біз хирургия кіреміз, кесіп, алып тастаймыз, шығарамыз, все, травма жоқ. Ұмытып кетеді адам. Болды, травмасы жоқ. Травмасы болмағаннан кейін өмірінде проблемалары азайлады сонда. Энергиясы шығады. Көп. Тэгээд сая миний нөгөө нэмж хэлсэн зүйлүүдийг бас хэлж чинь мөнгөний асуудалтай, тэгээд нөгөө хосын харилцааны асуудалтай хүмүүс тустай цаг аваад орно гэсэн үг. Нөхөр нь бас орно, эхнэр нь бас орно. Тэгжээж тэр хосын харилцаа маань сайжирна гэсэн үг. За тэгээд бага насны травматай хүмүүс одоо хамгийн их бараг хийх хүмүүс байдаг тий бага насны травма багада хангалттай хайрлагдаагүй тийм учраас дандгүй өнөөдөр дандаа одоо тааруухан ирчүүдтэй уулзраад байгаа нэг зүйлийг дахин ингээд давтагдаад байгаа ийм хүмүүс маань ирэхээр тэр бага насныхын травмаг ховсын үеэр бага нас руу н очоод тэр хэсгийг нь одоо нөгөө таслаад ингээд аваа хайна гэсэн. Тэгэхээр тэр үедээ хайрлагдаагүй муухай мэдрэмж авсан тэр үедээ магадгүй хүчирхийлэлд өртсөн тэр мэдрэмжийг ингээд аваад хайчхаараа өнөөдөр таны амьдралд байгаа асуудлууд арилна гэсэн. Тэгэхээр өнөөдөр та амьдралдаа байгаа тэр проблемуудыг буюу асуудлуудыг одоо нэг хүнд мөнгөний асуудал, нэгэнд нь харилцааны асуудал байгаа, нэгэнд нь одоо гэр бүлийн асуудал байгаа гэд нэг нь карьерийн асуудалтай гэд энэ асуудлуудыг
арилгахын тулд бид нар бага настайгаа буюу өнгөрсөнтэйгээ зурлалтна гэсэн. Өнгөрсөнд байгаа тэр шарахыг эдгэж иж өнөөдрийн амьдрал зүгээр болно. Өөрөөр хэлэх юм бол та яг нөгөөнийг хүлээ одоо ингэ явж байгаа юм цохоод ингээд тусуулаад ваунд гэдэг штеп. Шарахыг бид нар ингээд дахин дахин юмд хүрхээр өвддөг шиг тэр бага насанд байгаа шарахыг эдгэж иж өнөөдрийн таны амьдрал зүгээр болно гэсэн. Одоо асуудал багтаа илүү таны хүссэн шиг болно. Тийм учраас хүмүүс мөнгө төлөөд энэ ховсонд ирээд байгаамаа. За тэгээд мемберсрах жавап бэртээ тийм бэргсэн Yeah, жаст. yeah, yeah. Yeah, yeah. За Цэндмаа гэд нэмд орж Цэндмаа гэдэг хүний асуултанд хариулахад дандаа гадаад хүн орсон байна гэж бичсэн байна. Үгүй шүү. Манай дандаа монгол хүн ордог. Яг хоо манай ховс хийж байгаа хүмүүс маань нөгөө бид нар ховсыг үр дүнтэй байлгахын тулд одоо манай Дамира шиг ийм туршлагатай мэрэгжлийн гадаад хүмүүсийг авдаг болохоос биш манад орж байгаа хүмүүс дандаа монгол хүмүүс. Яг хоо зарим нэг нь Америкт амьдардаг мөртлөө монгол хүн, Японд амьдардаг мөртлөө монгол хүн ордог. Гэхдээ Улаанбаатарт, Ховд аймагт тэгээ Монголд амьдардаг ч гэсэн монгол хүмүүс манад ордог. Сая мэдж байгаа хүмүүс маань мэдхэл байх. Ер нь бол та хэд маань өөрсдөө эрэл хайгуул хийгээд ингэхгүй бол хин ч гэсэн би ховсын имчилгээнд орсон гэд манай постны доор ингээд зарлаад өөрийгөө суухгүй шүү дээ. Хүн болгон л өөрсдийнхөө асуудлаар ирээд өөрсдийгөө имчлээд яваад өгж байгаа. Тэгэхээр хин ч гэсэн би байсан бол ч гэсэн нэг хүнээс ховс авсныгаа зарлаа, доор нь бичээ суухгүй. Тэгэхээр зөндөө хүн орж байгаа. Жишээлбэл Динара маань Монголд очиод 10 хоног болоход өглөө 9-өөс орой 9 хүртэл бид нарын цаг дүүрэн байсан. Зарим хүмүүс цаг олдохгүй байсан учраас орж чадаагүй байгаа. Тэгэхээр манад бол дандаа монгол хүмүүс ордог шүү. Айтэрнэс. Бриксэсрат ангай шидэлдэн адамдар крема, сіздерге жалпы монгол адам крема деген сияқты. Дұрыс. Енді қандай сұрақтарға тағы айтайын, енді сен көп адамдармен сөйлесіп жүрсің ғой. Қандай сұрақтар қандай болады? Мен сол сұрақтарға айтайын, жақсылап айтайын. Тэгээд та нар маань асуух асуултууд байвал манайхаа доор бичээрэй, би шууд одоо орчуулад, дамжуулаад асуугаад өгнө гэсэн. За монголчуудын хамгийн их асуудаг асуултыг би яг одоо асууя. Та ядынхаа нэрийн өмнөөс тэр юу вэ гэхээр онлайн ховсонд орж болд юм уу гэсэн асуулт. Бұл сұрақ ең көп келетін сұрақ біздерге онлайн гипноз жасауға бола ма деген сұрақ. Болады. Онлайн гипноз жасауға болады. Біз потому что осылай отырамыз. Онлайн болса да біз өзімізде, мен өзім энерготерапевтім. Адамды энергиясын көріп отырамын. Білемін, даже сұрақтарға менде профессиональный сұрақтар бар. Оған маған жауап бергенде, ол спокойный үйде, жаңағы тыныш демалып, гипнозын алып алады. Онлайн болсын, офлайн болсын бірдей. За, ер нь бол онлайн болон одоо офлайн буюу биеэрээ ирсэн хоёр яг адилхан. Одоо ховсын үеэр яг одоо бит хоёрын ингээд сууж байгаа шиг та нар маань ирнэ. Онлайнаар дүрсээ харна. Тэгээд одоо манай ховсчин маань өөрөөсөө энергиэр эмчлэгч гэж хэлсэнтэй энерги маань яваад эмчилж эхэлнэ гэсэн үг. Тийм болохоор онлайн болон одоо биеэрээ ирсний хооронд үр дүнгийн ялгаа байхгүй гэсэн үг. Айта беріңіз. Қандай дағы сұрақтарға айтсам болады? Маған бүйтіп өзің айт, қандай сұрақтарға мен айтып беремін, иә. Не туралы айтайын? За манайхаа асуугаараа та нарт ямар асуудлууд байна? Ямар асуудлуудаар ерөнхийдөө интернет.
Интернет қайтадан кетіп қалды ма? Микрофон, Жанна, микрофон. Дубайда осылай. Иә, білемін. Бізде кішкене жақсы интернет. Қандай сұрақтар бар, айта берейін. Өөр ямар асуултууд байна манайхаа асуугаад байгаарай. Тэгээд хариулаад өгье. Көп жақсы шешілетін, қандай нәтиже беретін деген сияқты. Енді былай айтсам, көп нәрсе бәрі шешіледі. Бізге келген анандай шешілмеді деген адам аз. Мәселе кеше бір қыз келді, уже 6-шы гипнозға келді. Білесіз ба дейді? Менде бәрі түзелді дейді. Бәрі жақсы болды дейді. Жұмысым алға басты, настроением күшті, энергиям күшті. Өзі даже келгісі келеді, бірақ уже білмеймін дейді. Нені сұраймын дейді. Қандай сұрақпен келем дейді. Потому что көріп отыр. Жаңағы ақшасы да көбейді. Потому что біз ақша блокта аламыз ғой. Неге блок? Неге андай болады? Жұмыста істеген ақшам да көбейді дейді. Кейбіреулері келеді, жігітпен таныстым дейді. Жігіт жақсы, жігіт жақсы екен анау-мынау. Кейбіреулері келеді айтады, например, қандай нелер қалады, үйде күйеулерімен ұрысқандар, олар да деді, ой жақсы, енді күйеуім маған гүл алып берді, күйеуім маған ресторанға апарды, жақсы болдық деген адамдар өте көп. Мен көбісіне женский психолог болған үшін әйелдермен өте жақсы ол жағын істейміз. Содан кейін уже гипнотерапия жасағаннан кейін ішінде менде анандай женский практикалар да бар. Әйелдер соны да сұрайды. Кейбір женский практикалар да, мәселен, гипнотерапия секілді көрсетемін. Олар де жақсы, қайттан келгендер де жақсы болды. Күйеулерімізбен жақсы боламыз. Бізге подарка жасайды, бізге жаңағы жақсы қарайды, бүйтіп ұрыспаймыз дегендер де көп. Потом кімдер келеді? Енді көбісіне депрессия болғанда көп келеді енді. Қазір көбісіне депрессия бар. Депрессиядан кейін жақсы энергиям толып тұр дегендер. Бір сеанстан кейін энергиям жақсы болды дегендер адамдар көп. Я білмеймін, көп нәрсе. Алкогольмен келеді. Көп нәрсе келеді. Көп адамдар келеді. Ерөнхийдөө ховсын эмчилгээнд бол маш олон хүмүүс маань 6 дахь удаага манай ховсонд ирсэн. Тэр охин маань одоо ховсонд орсны дараа миний бүх асуудлууд шийдэгдсэн гэж манад ирсэн. Одоо найз залуутайгаа харилцаа маань сайжирсан, тэгээд орлого маань ихэлсэн, одоо ингээд маш одоо тэр хүний ирсэн бүх асуудлууд шийдэгдсэн. Тэр хүн над дээр 6 дахь удаага ирсэн гэж байна. Тэр хүмүүсийн хамгийн асуудал ховсонд хэдэн удаа орох вэ? Тэгэхээр энэ асуултыг би хариулъя. Энэ асуултанд ерөнхийдөө таны травманы хүнд хөнгөнөөс хамаар хөөтөө зүг зүгээр байгаа тоогоо хэдэн удаа авах вэ? Яг тэрнтэй адилхан таны травма гүн байх юм бол та олон удаа орно гэсэн үг. За тэгэхээр ховсод ерөнхийдөө дунджаар 4-5 удаа орох юм бол танд маш сайн гэсэн үг. Тэгэхээр 4-5 удаа ховсод орсноор таны одоо нөгөө сая өчтөр манад ирсэн охин шиг ажил, амьдрал, карьер бүх юм ингээд тэгшрээд ирнэ гэсэн үг. Сол, мен, например, бәріне Қазақстан, Моңғолдағы кісілерге айтамын, қорықпай, онлайн кіріңдер. 1 сағат ішінде бүткіл не проблемаларын шешіледі. Кеше енді қиын нәрселер болады. Көбісінде қиын нәрселер болады, білмеймін, оны айтуға болады ма, болмайды ма. Білесің да, жас кезінде жігіттер қыздарға салдыратын, олар шығады. Например, әйел 45 жасында ол есіне келеді. 15 жасында мынандай болды деп. Зұлым, білесің да, сондай нәрсе болды деп. Ол деген не? Ол деген бүткіл өмірінің кейбіреулері бұзылады сол нәрсе болғаннан кейін. Сондай кеше келді, есіне келді. 3 баласы бар, күйеуі қайта жаңағы алдатады. Неге алдатады? Потому что травмасы бар ішінде.
негіз травмасы болғаннан кейін күйеуі алдатады екен. Күйеуім дейді 30 әйелі болды дейді. 30 әйелмен алдатты дейді. Мен деймін қалай? Өзінде үлкен бір травма бар. Ол травманы шығардық. Қандай керемет дейді. Мен оны ешкімге айта алмайтын дейді. Қалай шығардыңыз дейді менен. Қалай маған ішіме кіріп, соны білдіңіз дейді. Қалай шығардыңыз дейді. Ол қиын нәрсе, 15 жастағы нәрсе, болған нәрсе. Өмір бойы не осылай қиналатын нәрселер. Оны білмеймін, айтып көресің ба, басқа бір нәрсе айта аласың ба қазір. Бірақ ол айтсаң болады. За өшөө та нарын маань одоо бас нэгэн үйлчлүүлэгчийн маань гэж юм. Гэхдээ нэрийг нь бол хэлэхгүй. Одоо ирсэн асуулт маань юу вэ гэвэл нэг эмэгтэй нөхөр маань намайг маш олон удаа одоо хуурдаг, араар тавьдаг гэж ирсэн. Бараг 30-аад удаа. За тэгээд одоо 30 гаруй удаа араар тавина гэдэг маань одоо маш хүнд сэтгэл зүй. Ингээ ороод явж явах үед энэ эмэгтэй маань юу болсон бэ гэвэл тухайн эмэгтэйгийн травма болсон 15 наснда одоо тий хүчирхийлэлд өртөж байсан тэр травмаг олж илрүүлсэн. За тэгээд нөгөө эмэгтэй маань маш их гайхсан гэж та яаж олж чадваа? Маш их нуудаг байсан. Та яаж мэдсэн бэ гэд. Гэх мэтчлэн тэр хүний одоо 15 наснд болсон тэр шарахыг, сэтгэлийн шарахыг эмчилсэн үед тэр хүний өнөөдөр амьдралд нь гараад байгаа тэр араар тавилтын асуудал арилна гэсэн үг. Тэгэхээр энэ бол эд шид биш, яг ингэж үйлчлдэг байх нь. Таны бага наснд болоод аль хэдийн одоо байгаа насн дээр чинь асуудал авчираад байгаа гэсэн үг. Тэгэхээр тэрийг эмчлэхийн тулд ховсоор та бага нас руугаа очиод бага наснасаа тэр асуудлыг авч хайна гэсэн үг. Айтан. Қандай сұрақтар бар ма? Сұрақтарға жауап берейін. Не қызық нәрселерді? Қандай сұрақтар бар? Жатырда алкоголизм жағымен айтыңызшы депті. Соған неше керек деген сияқты ғой. Алкоголизм енді қиын нәрсе. Алкоголизм неден болады? Ол да үлкен бір травмалардан болады. Ол травманы адам деген қиналғанда, энергиясы болмағанда, ол травма бітіп шығады, көрсетеді адамды, қинайды. Одан кейін адам деген алкогольді ішеді. Бірақ біз алкоголизмді анандай травмасын тауып неге ішетін травмасын табамыз. Травмасы кеткеннен кейін адамдар, маған бізге әйелдер келген, уже мәселе күнде ішетін дейді. Енді дейді, аптада 2 рет ішем дейді. Уже не қылып жатыр. Бірақ енді алкоголизм дегенде 5-6 минимум сеанс алу керек. Чтобы өзінің бүткіл травмаларын тазалап, алкоголизм деген енді кішкене қиын нәрсе. Лудомания деген қиын нәрсе. Кейбіреулер ойын бар ғой, ойнайды. О да қиын нәрсе. Енді наркоманияны пока бітіп тиіспеймін, бірақ о екі нәрсе қиын нәрсе. 5-6 сеанспен кіру керек алкоголизм. Бірақ болады. Адамдар бастайды. Сая одоо манай нэг хүн аюуш job билүү харилцагчийнхаа асуултанд хариулъя. Энэ болохоор архины талаар яриач гэсэн байгаа. За ер нь бол ихэнх хүмүүст бас энэ асуудал байгаа. Тэ арх хэтрүүлэн хэрэглээд байгаа асуудал. Болохоор жишээлбэл одоо бид нар дандаа бодит хүмүүсийн жишээн дээр яриад байна тий. Манай дээр ирсэн нэг эмэгтэй өдөр болгон арх уудаг байсан гэж ирж байна. Дараагийн удаагийн ховсонд ирэхдээ тэр хүн маань 7 хоногт 2 удаа би ууж ийна гэж ирсэн байгаа. Тэгэхээр багассан байна тий. Энэ бол үр дүн гэсэн үг. Өдөр болгон 7 хоногт 7 удаа уудаг байсан бол нэг орол. За тэгээд ерөнхийдөө тэр архитектурыг бүрэн одоо зогсоож авахын тулд 5 удаагийн оролт ер нь бол шаардлагатай. За тэр мөрөөдөө тоглоом бас адилхан одоо нөгөө гар утсан дондох, мөрөөдөө тоглоом дондох, архин дондох, тамхин дондох эдгээр маань бүгд цаанаас сэтгэл зүйн шалтгаантай. Тэр сэтгэл зүйн шалтгааныг нь эдгэхэд одоо энэ өнөөдрийн илрээд байгаа тэр мөрөөдөө тоглоом, тэр архин зүгээр болдог гэсэн үг. Тэгэхээр ойролцоогоо 4-5 удаагийн оролт хэрэг болдог байх нэ. Андай тағы сұрақтар не туралы айтайын, айта беріңдер. Айтатын көп нәрсе бар. Айтың, сұраңдар. За манайхаа ховсын талаар та нарт өөр мэдэхгүй байгаа ямар асуудлууд байна?
Пляжда жүріп отырып қалдым, потому что мына жерде бәрі ничего, да? Былай да қарасам адамдар шығып жатыр, былай да адамдар. Өзіңіз басқа айтатындай. Енді не деп айтамын? Мен айтатыным. Мен көп нәрсе өткем өзім. Жаңағы оқығам көп нәрсе. Американский жаңағы гипнотерапияда оқыдым. Содан кейін мен білдім. Осы гипнотерапия деген, гипноз деген ең пайдалы, қазір ең адамдарға тез көмектесетін нәрсе. Біріншісі. Энерготерапевтпін. Энергиямен көмектесемін. Кейбір адамдар құсады, извиняюсь, ана поносы болады, ұшады дейді ме? Сеанста бәр нәрсе болады. Ондай энергиясы тазалатқанда адамдар көп нәрсе шығады, жаңағы не қылады. Ондай нәрсе болады. Ол потому что мен энерготерапевтпін. Екіншісі, женский практикпін. Мәселе, даже тумайтын қыздар әйелдер келеді, туады, білесіңдер ма? Күйеуге шыға алмайтын әйелдер келеді, күйеуге шығады. Ол потому что мен жаңа женский тантрический практикалар болады. Сонымен көмектесем әйелдерге. Қалай жігіттермен қалай сөйлесу керек екен, күйеулермен қалай сөйлесу керек, қандай өзінің бір нелер болады, правилар болады. Дұрыс па? Әйелдермен еркектер қалай сөйлесу керек екен. Ол жақтан мен өте көп жақсы көмек беремін. Қыздармен көбісі сол нәрседен өте не болып шығады. Жаңағы көп нәрсе алады, көп пайдалы, сондай. Мен өте көп курстар өткем. Өте көп көмектескен. Мен, да. Поэтому ондай нәрсе, бұл нәрсеге адамдар келсін. Гипнотерапия, жаңағы энергопрактикамен шығарам, энергияларын тазалаймын. И үшінші жаңағы женский практикалармен. За би одоо өөрийгөө танилцуулах юм бол гэж юм. Дэлгэрэнгүй хэлэх юм бол би бол ховсчин мэрэгжлийн Америк академик төгссөн. Тэгээ дээрээс нь би эмэгтэйчүүдийн коуч. Тэгэхээр нөгөө гэр бүлтэй болж чадахгүй байгаа. Ер нь эрэгтэй хүнтэй яаж харьцахаа мэдгүй байгаа эмэгтэйчүүд одоо ер нь жоохон иршүүд эмэгтэйчүүд маань бас ирж болно. Тэгээ 3 дугаарт нь би энергиэр эмчлэгч. Одоо энерги дээшлүүлэх энэ одоо хорвоо орчлон ертөнцийн чинь тэр чигээрээ энерги гэдэг байгаа шүү дээ. Бид нарын энерги төдий чиний өндөр байна. Төдий чиний одоо бид нар маань одоо сайхан амьдрна гэж байгаа тий. Тэгэхээр би бол энергиэр эмчлэгч. Маш олон эмэгтэйчүүд маань хүүхэдтэй болж чадахгүй байна. Нөхөртэй болж чадахгүй байна гэдээ ирдэг. Энэ асуудлыг за ховсод хэдэн удаа орох вэ гэсэн асуултанд ер нь бол дунджаар 3-4 удаа ер нь орох нь бол зүгээр. Огт орж үзээгүй хүмүүсийн хувьд хэлэхэд ядаж 1 удаа та ороод үзээрэй. 1 удаа өөрөө мэдэрнэ. Тэгэхээр та нарт маань сонголт байгаа. Манай одоо Дамира ховсчин маань байгаа. Түүнээс өөр бас нэг ховсчин байгаа. 2 ховсчин маань ээлжилж ингэж гардаг. Яг нөгөө нэг эмнэлгийн эмч нар шиг гэсэн. Тэгэхээр та нар маань одоо ховсчныхоо нэрийг хэлээд цаг аваад орж болно. Аль нь илүү зүгээр вэ гэж хэлж агаад орж болно. By the way, аль ч тохиолдолд манай 2 ховсчин маань хоёулаа одоо туршлагатай ийм хүмүүс байгаа. Ховсонд нь орж байсан. Би өөрөө одоо орж үзээгүй, өөрөө мэдрээгүй зүйлүүдээ ерөөсөө хүмүүс санал болгодгоо. Тийм болохоор би ер нь ховсчтой ингээд хамтарч ажиллах гэрээ хийхдээ би заавал өөрөө авдаг. Тэгэхээр би 2 ховсчин дээр хоёуланд нь өөрөө орж байсан. Арга туршлагын би бол сайн мэднэ. Тийм учраас асуудал төвлөрөөд надад ямар асуудал байна? Би яаж шийдвэрлэх вэ гэдгийг одоо та нар маань шийдээрэй. Содан кейін страх туралы мысалы кейбір адамдар жүреді. Или сағаты болмай ма сондай мыңдаған жылдармен айтып жүреді. Психологическая защита. Психологическая защита. Формасы болады оның. Страх болады. Кейбір адамдарға свет үзіліп қалады. Гипноз. Иә. Адамдардың энергиясын ол деген психологическая защита. Ол адамдарда өте қиын травмалар бар. Ол травмаға битіп тигенде ауырады. Оны біледі ауыратын. Ауыратын білгеннен кейін әйтеуір көбісі келе алмай жүреді. Даже ақшасын төлесе де келе алмай қалады. Біріншісі.
Екіншісі, жаңағы сондай свет өшіп қалғанда неге дейді свет өшіп қалады, например, энергиясы, кейбір энерготерапевттер өте энергиясы не болады, мықты болады. Сол кезде де ана энергиясы не қылмай өшіп қалады. Потому что жаңағы бәрі адамның ішіндегі адамның істеген адамның энергиясына байланысты. Түсіндіңіз бе? Поэтому энергиясын бүйтіп жауып отырса, ол свет те өше алады. Потому что жабылу керек, ашылу керек. Адамдар деген, например, айтамыз болмайды ғой. Біз не істеуіміз керек? Біз денемізбен жұмыс істеуіміз керек. Например, дыхательная практика. Мен, например, гипнозды дыхательная практиканы басталамын. Например, қазір бәріне айтшы, бүйтіп отырсын, например, да, мұрнымен демалсын, кішкене ұстасын, 1-2-3 шығарсын. За одоо би Шығарсын. яг одоо би та нартай нэгэн дасгал хийлгье гэж байна. За бүгдөө төвлөрөөд одоо дэлгэц рүүгээ хараад сууж байгаа байхаа гэж найдаа. За та нар маань одоо аваад гүнзгий амьсгааг аваад 2-3 секунд барьж байгаад тэгээд амьсгаа гаргаарай. Тэгэхээр нөгөө амьсгалын дасгал маш бас чухал байдаг. Бид нарын одоо нөгөө гаргахад амьсгалын дасгал илүү чухал. Демалсын, 2-3 рет демалсын, да, мен да сен кей кезде кетіп қаласың, бүйтіп демалсын, например, алсын. 1-2-3 рет ұстайды ғой. И соны 3 рет істесінші. Көреді, қалай денесі сразу жібіп қалады. Дайын болады, ашық болады, энергияға ашық болады. Одоо тэрийг 3 удаа хийгээрэй гэж энэ манайхаа. Амьсгаагаа гүнзгий авлаа. За 3 секунд барьлаа. За тэгээд алгуурхан гаргалаа. За энийг нэг 3 удаа давтаад хийгээрэй манайхаа. За ямар хөө болж байна? Одоо бие чагнаарай. Биений ажийг суларж гин үү? Бие чагнаарай. И демалғанда бүткіл ана страх бар ғой. Қорқыныштардың бәрі кетсін. Как будто демалғанда жаңағы деммен бәрі кетеді. Қорқыныш, страхтар, стресстер, жаңағы панический атакалар бәрі кетеді сонда. Все, бір кішкене стресске кірдің бе, демаласың. 5 минут демалғаннан кейін тап-таза болып шығасың. Оны бәрі білу керек. Каждый, любой адам оны білу керек. Хэрвээ та ямар нэгэн байдлаар ажил дээр эсвэл гэр бүлийн хүнтэйгээ маргалдах замаар стресстэй ихэлсэн үед 5 минут энэ дасгалыг заавал хийх хэрэгтэй. Амьсгаагаа аваад амьсгаагаа 3 секунд барьлаа. Тэгээд гаргана. Дахиад авлаа, барьлаа, гаргана. Авлаа, барьлаа, гаргана. За ингээд 5 минут хийх үед таны тэр одоо стрессүүд маш их багасна. Цусны эргэлт сайжирна. Тэгээд таны айдсууд гадагшлана. Одоо монголчуудын хамгийн их бараг бүх хүмүүст байдаг зүйл айдас. Их мөнгнөө сайх, өндрөө сайх, үхэхээ сайх, өвчин тусгаа сайх, дотны хүний алдхаа сайх гэдэг энэ айдсыг гаргахгүй бол одоо энэ зүйл маань таны амьдралд ирнэ гэсэн үг. Нөгөө айсан зүйлээ татдаг. Тэгэхээр айдсыг ховсоор ганцхан удаагийн оролтоор эмчилдэг шүү манайхаа. За дээрээс нь нөгөө гомдлуудыг бас арилгадаг. Аав ээжтэй гомдсон, хань ижилдээ гомдсон, нэг цээжиндээ тэгээ яваад байгаа тэр гомдлуудыг хосоор маш сайн арилгадаг. Обида. Бана умдгэд зой обидана мэдтэн. Обида. Обида да ол тұрады. Бүйтіп анау тас сияқты тұрады. Тас секілді мына жерде тұрады. Біз оны шығарамыз. Прям мынаны бүйтіп шығарып, все, жоқ болады. Обиданы да шығарамыз. Бәрі обида деген ең үлкен проблема. За тэгэхээр естіліп тұр ғой менікі? Иә, жақсы естіліп. Тэгэхээр гомдол бол хамгийн том асуудал. Хамгийн их одоо энерги сордог, хамгийн их одоо бид нарын энерги доошлуулдаг маш одоо том асуудал. Тэгэхээр гомдол хэрвээ та хин нэгэндээ магадгүй одоо их эмэгтэйчүүд маань хадам ээжтэй, нөхөртөө, аав ээжтэй гомдлцсон байдаг. Тэгэхээр тэрийг одоо ховсоороо нэг удаагийн оролтоор аваад хайх боломжтой. Айдсыг ч гэсэн нэг удаагаар аваад хайна. Түүнээс хүнд асуудлыг түрүүн би ярьсан шүү дээ нөгөө мөрөөдө тоглоом, арх тамхин донтох,
Тэгээд нойргуудалд орсон байх юм бол инсомниад байдаг шүү мэд. Инсомния. Uykusuzluk. 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 Нойргуудалд орсон Qarаңыз. байх юм бол Uykusuzluk. Qarаңыз. 3-аас 4 Uykusu удаа келмей, ховсдорж байгаа юм сте. например, ұйықтай алмайтын адамдар, например, дыхательная практика жасайды. Да? Қара, мен саған сразу практика ретінде көрсетемін. Кешке жақын демалады. Ішін көрдің бе? За одоо би нойргуудад байгаа хүмүүст зориулсан тийм дасгал заагаад өгөө гэж байна. Көрінеді ме? За Көрінбейді ме? нойргуудад байгаа хүмүүс маань одоо ойроо унтаж чадахгүй, нойр бүрэхгүй, Демалады. шүн Мына дунд мен сэрээд байгаа хүмүүс маань одоо энэ дасгалыг хараад хийгээрэй. За яг ингэж амьсгална гэж байна. ішмен потом Гидсээр қара амьсгална. алады. Деп бәрін шығарады. Демалу керек. Ұйықтай алмайтын адам демалу керек. Демалғанда көп нәрсе, көп проблем шешіледі. Дұрыс демалса адам, көп проблемлер шешіледі. Нойргуудад байгаа хүмүүс амьсгалын дасгал хамгийн чухал. Тэгэхээр та нойргуудад байгаа бол энэ одоо саяных үзүүлсэн шиг энэ гидсээрээ ингэж амьсгалаад хийгээд байх юм бол таны нойр сайжирна гэсэн үг. Нойрны асуудалтай хүмүүст амьсгалын дасгал маш чухал. И бұлардың бәрін айта бер. Bir гипноздан кейін bir гипноздың арасында қандай уақыт болу керек? Енді бір гипнозда 5 күн болса жақсы. 5 күн, мен обычно 5 күн ол адамдарға байланысты. Кейбіреулерге 3 күнден кейін келдім, кейбіреулерге 5 күнден кейін келдім. Кейбіреулер 1 аптада бір келеді. Енді олар өздері келетін бір уже білем деген адамдар 1 аптада келеді. А бірақ 3, 5, 7 күн ішінде келу керек. Обязательно келу керек осы арада. Манай цэдэг болортуягийн асуулт давтамж хэр байх вэ? Нэг ховсноос нөгөө ховсны хооронд хэд хоногийн дараа ирэх вэ гэдэг асуултан дээр 3 хоног зарим хүмүүс маань, зарим хүмүүс би 5 хоногийн дараа ирэх гэж хэлдэг. Тэгэхээр нөгөө ховсчин маань өөрөө анх одоо таныг ороод ирэнгуут эхлээд оншлно. За танд ямар асуудал байна? Та ямар стресст орсон байна? Трама их байна уу, бага байна уу? Бүгдийг нь оншлно. Оншлсны дараа өргөжлүүлээд ховсонд оруулна, гипнозд оруулна. Ховсод оруулсны дараа дуусангууд танд зөвлөгөө өгөөд зөвлөгөө өгөхдөө танд хизээ ирэх шаардлагатай вэ гэдгийг хэлнэ. Тэгэхээр зарим хүмүүс маань 5 хоногийн дараа ирнэ, зарим маань 3 хоногийн дараа ирнэ. Бүр одоо зарим хүмүүс маань 7 хоногийн дараа ирээрэй гэж хэлдэг. Гэсэн үг. Тағы ұйықтай алмайтын адамдар пранаяма дейді. Білесің де? Бір мұрынды жабады, бүйтіп қояды, бір мұрынмен демалады. Мына мұрын жабылады, мына мұрынмен шығады. Осылай 7 рез, 10 рез, 15 рез жасаса ұйықтайды адам. Мына жер бәрі ми постоянно мида не тұрады ғой, милар. Бәрі шығады. Пранаяма. Хорошо? Вот сол да жақсы жаңағы ұйықтай алмайтын адамдарға. Мөн нойргуудад байгаа хүмүүс дараагийн нэг дасгал заагаад үгүй. Тэгэхээр нөгөө энд бит хоёр маань энд бол зөвхөн хөнгөөн дасгал заагаад байгаа. Гэхдээ та нар маань ховсод ирэх юм бол ингээд дасгал заагаад явуулчих юм биш үстэй гэж бити бодороо. Тэнд бол бид нар ховс хийн тэ. Зөвхөн танд зориулсан таны асуудлаар ганцаарчилсан ховс хийн. Эрүүл аюулгүй орчинд таны нууцыг чандлан хадгалсан мэрэгжлийн ховсыг хийн. Энд бид нар олуул байгаа учраас олон хүнд тустай хэрэгтэй дасгал зааж байгаа шүү манайхаа. За одоо нойргуудал дээр байгаа хүмүүс сая үзүүлсэн шигээ одоо нэг хамраа дарж агаад нөгөө хамраараа амьсгалаа гаргана. За энэ үед бид нарын тархинд байгаа бодлууд маань гарч өгнө гэсэн үг. Нойргуудад байна гэдэг маань тарих амрахгүй, тархинд маш их бодлууд байна гэсэн үг. За манайхаа яаж байна? Хэрэгтэй болж чадж гин үү? гэдэг үнэс. Тағы бір күшті практика бар, например. Энергиясы болмайды. Содан кейін бір сұрақ. Мысалы кейбір адамдар айтады, психологтар айта береді, одар айту кел дей береді, ақша тапса бітті. Бізде өлген жоқпыз деген сияқты. Гипнотерапияға келмеген екеуінің қандай айырмашылығы бар? Келу не үшін керек? Енді ақшасын жұмсап, уақытын жұмсап, не үшін келу керек? Кейбір адамдар айтады, өліп қалмаймыз, жүре береміз, бармаймыз деген сияқты.
Енді өліп қалмай, бүйтіп сүреніп жүрем десең, келмеңдер. Отырам үйде, анау бір лампочкасы бүйтіп болып, бір кішкентай үйде отырам десең, ескі көрпе төсекте отырам десең, келмеңдер. Жарайды ма? Бірақ Аха. былай Турцияда, Мальдивиде, Дубайде қыдырып жүрем десеңдер, демалып, жақсы болып, например, да? Машина алам десеңдер, үй алам десеңдер, Конечно, әдемі конечно. киінем десең, келіңдер. Айтыңыз, соны тура осыны айт. Келмеймін За деген адам манайхаа би нэг гоё келмесін. асуулт асуусан. Гоё асуулт асуусан. Хүмүүс хөвчлэн ярьдаг байхгүй өө тэр одоо эрт дээр үед тэр ховстой ховс хүү болж л байсан. Хэдэн хүүхдээ нөхөртөөгөө ховстой ховс хүү эмчлээд амьдарч бодоод л байсан. Одоо ягаад болохоо болцсон. Одоо ягаад трама ярьдаг болцсон гэд ярьдаг тий. Зарим хүмүүс ховсонд ирэхгүйгээр одоо яваал яадаг болоо л байгаа гэж байгаа. Ямар ялгаатай юм? Яагаад та ирэхтэй? Яагаад зарим хүмүүс ховсгүйгээр бодоод байгаа юм бэ гэдэг асуултыг би асуусан. За энд ингэж хариулсан. Хэрвээ та одоо нөгөө нэг гэрээч нэг жижигхэн гэрэл нь ассан тэр унтлагынхаа өрөөндөө тэр хувцастайгаа тэр амьдралтайгаа тэр ажилтайгаа тэр орлоготойгоо амьдраад л байгаад болно гэвэл бити ирээрээ. Хэрвээ та үгүй одоо яг энэ ховсч маань хэлж байгаа над чиг одоо ингээд Туркт ч юм уу эсвэл одоо Дубайд ч юм уу Мальдивд ч юм уу одоо ингээд далайн эрэг дээр аз жаргалтай санаа зовх зүйлгүй элбэг хангалуун ингэж гой сайхан амьдрья гэвэл та үүнд ирэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл товчхондоо та ховсод ирэхгүй байсан ч гэсэн өөрийнхөө Микрофон. эндээс бисмилlah. Ой бай. Микрофон. Эндээс л юм аа. Аха, қазір естілді. Аха. Түсіндің ғой да, айттың ғой да, не үшін келу керек? Өмірімді өзгертемін дейсің, бақытты боламын, денсаулығым күшті болады, әдемі боламын, жас боламын, бай боламын. Да? Анандай дүнияны бүйтіп көремін деген адам келсін. Басқалары үйде жататын адам келмесін деп бәрін дұрыстап айт. Аха. Тэгэхээр ховсод Окей. одоо амьдралынхаа дээрээ илүү зоригтой хүрээ гэж бодож байгаа хүмүүс байвал ирэх хэрэгтэй. Үгүй ээ миний амьдрал одоо болно би энэ чигээрээ энэ хിവэрээ байж гинэ гэвэл одоо ирэхгүй байж болно гэж байна. Үр дүнгийн нэмнэ результатқа гаранти бар ма гэдэг. Гаранти есть. Гарантия бар результатқа. Почему? Потому что мен, например, келгенде мен сұраймын, қандай результат, какой результат хотите деп сұраймын. Осы сессиядан, бір сессиядан какой результат? Мынандай. Мен саған қазір ол результатты беремін деймін. Одан кейін адамдар, например, мен бірінші, енді оны айтпа, білемін, бірінші кірген түрін и соңғы шыққан түрі. Екі жақтан фотосын өзіме жасаймын. Мені күліп тұрсын, ол біз айтпасаң да болады. Күліп тұрсын, күлмей тұрсын, жаңа қиын болып тұрсын, күліп тұрсын. Қандай результат аласың деп мен сұраймын. Тура сол результатты беремін оған. Сол күні, бір күнне. Ол, например, бүгін, например, үлкен нәрсе істей алмайсың сразу, а бірақ ол айтады. Мен қазір стрессімді шешкім келеді. Пожалуйста, сол бір сағатта стресс шешіледі. Результат бар болады. Онлайн,
дүнгийн юу байгаа юу гэсэн байна. Үр дүнгийн баталгаа байгаа юу? Аха. Үр дүнгийн баталгааг асуусан асуултанд хариулъя. Тэгэхээр үр дүнгийн баталгааг бол манай ховсчин маань би өгнө гэж байна. Та маань ховсонд ирэх үед би царайг нь бол хараад ямар үр дүн хүсэж байна вэ гэд. Тэгэхээр та хэлхийгээр тавьж явуулмаар байна гэд. Тэгээд та ховсны төгсгөлд тэр үр дүнгээ авна гэсэн үг. Бірақ гипнотерапия деген любая терапия 50/50. Ол жұмыс істеймін десе, мен көмектесемін. Түсіндің бе? Адам ашылып, өзім де жұмыс істеймін, өзім де не қыламын деп тырмысамын, жауаптарға не қыламын, өзі жұмыс ішіне кірсе 50/50. Любой терапия 50/50. Любой терапия. Біз өзіміздің жұмыс жасаймыз, ол өзінің жұмыс жасайды. Оны түсіндіру керек. Хорошо. Мен де не емеспін, магия жасап отырған жоқпын. Гэхдээ үр дүн 50% та хичээх хэрэгтэй. Манай ховсчин маань өөрийнхөө юмыг 50% одоо хичээж хийн. Үйлчлүүлэгч маань өөртөө бас 50% хариуцлагыг авч хичээх хэрэгтэй. Өөрийгөө нээж өгөх хэрэгтэй. Хийлээд байгаа зүйлүүдийг маш анхааралтай сууж хийх хэрэгтэй. Төвлөрөх хэрэгтэй. Орчингоо бэлдээд ороод ирэх хэрэгтэй гэд үйлчлүүлэгчээс маань бас юм шаардна гэсэн. Тэгэхээр 50/50% хоёр талаас одоо оролдлого гэх юм одоо идэх хэрэгтэй хоёр талаас. За манайхан тэр асуултыг нь асууж өгсөн. Нэгээс энд битрээе. За. Бітірейік енді, бітірейік. Кішкене мияқа адамдар көбейіп бара жатыр мияқтан. Хорошо. За манайхаа өөр асуух асуулт юу байна? Манай ховсчин маань бас далаа иргэдэр байгаад энэ хүмүүст нь наашин цаашинд болоод байх шиг байна. Тэгээд та хэдэд маань өөр асуух зүйл юу байна? Би лайвын төгсгөлд маш гоё зүйл хэлнэ. Та нар маань датагаа хамтаагаараа би төгсгөлд нь өөрөө хэлнэ. За өөр асуух зүйл байна уу манайхаа? Қазір енді бір практика жасайық. Жанна. Аха, да. Қараңыз, күшті практика мынау. Бүйтіп, әбден қолдарын бүйтсін. Бүйтіп, бір-біріне. Одоо нэг дасгал хийя манайхаа ингэж байна. За нэг дасгал хий хэдүүлээ дагаад хийгээрээ хамтдаа хоёр гарынхаа алгыг хооронд нь өрнө. За яг харуулж байгаа шиг өрнө. Қылып бүй. Мына жерде энергия бар, энергия. Адам өзін емдейді, да? Энергиямен. Қараңыз. За ингээд халтлаа. И, например, қай жер ауырады? Бас ауырып тұрса, басына қояды. Срочная помощь, да? Мойн ауырып тұрса, мойнына қояды. Айл газар үлдэж байгаа тэр газараа тавина. Бұл өзінің энергиясымен осылай істейді. Алган дээр бид нар энерги байдаг. Өөрийнхөө энергиараа өөрийгөө эмчилнэ. И қатты седістік қылады қолын. Потом бүйтеді. Өзіне энергия береді. За тэгээд өөрийнхөө тэр халсан энергиараа өөрийнхөө одоо энэ өөрийнхөө цээж хавцаа энерги өгнө. За дагаад хийгээд байгаараа манайхаа тэр зурган дээр полностью хотите энергию, да. И все. Энергия болады осылай. Көп энергия келеді сонда. Жарайсыз ба? За саянх шиг хоёр гарынхаа алгыг үрж агаад босоод өөрийнхөө биеийг хөдөлгөөд тэр гидс хөвлийн хаваар бүх газар дээр энергиг өөрөө өгнө гэсэн үг. Тэгээд маш гоё болно гэж байна. Ер нь та нар маань бас ховсчныгоо бас хараад ер нь бол анзаарч байгаа бах тий ямар эмгтээлэг байна, байгаа байдал нь ямар тайван байна, эмгтээлэг байна, одоо тий энерги ихтэй байна гэд ер нь бол хүн харахад андшгүй шүү дээ. Тэгэхээр ийм хүнээс одоо эмчилгээ авах боломж байна. Pfizer-аар дамжуулж эмчилгээ авснараа бид нар 50% хэмнэлттэй үнээр одоо эмчилгээг авдаг байгаа. Сіздер соңғы sentences не бар? Енді не деп айтамын? Мен барлықтарға не тілеймін? Самое главное это эмоциональный денсаулық дейді ғой. Эмоциональный денсаулық тілеймін. Да. Энергияларыңыз көп болсын. Өзіңіздің эмоцияңызға анандай қожайын болу керек адамдар. Өзінің эмоциясына қожайын болу керек. Соны үйрену керек.
көп нәрсе білмейтін нәрсе эмоциядан, психикадан келіп бізге үйрену керек. Біз көп нәрсені үйретеміз. Қалай денсаулығыңды ұстайсың, қалай энергияңды көтересің, қалай күлесің, қалай бұл өмірге жаңағы не қыласың, қуанасың. Неше түрлі практика беремін. Неше түрлі практика. Аутотренинг жасатамын. Аутотренинг күнде жасайды менің клиенттерім. Практикалары жасайды клиенттерім. Дыхательный практикалары жасайды клиенттерім. Только гипнотерапия емес, бүткіл энергопрактикалардың бәрін көрсетемін. Өздеріне потом көмектесе алады олар. Үйде уже, например, мен болмаймын, өзіне көмектесе алатындай. Поэтому бәрі келіп, көрсін, бір-екі рет, бір рет келсін, таныссын, ұнаса, пожалуйста, уже бір сеанс алып, курс алып, кірсін. Бәріне сол. Бәріне тілейтін эмоциональное здоровье, эмоциональный денсаулық. Бәрі бүх хүмүүстэй одоо сэтгэл хөдлөлийн одоо сэтгэл зүйн эрүүл мэндийг та нартай хүсэж байна гэж байна. Тэгээд та нар маань биднэрт ирэх юм бол бид нар одоо сэтгэл зүй эрүүл мэнд талаасаа яаж өөрийгөө эрүүл авч явах вэ? Яаж одоо хуучин дээр сөрөг зүйлээсээ ангиж ирч яаж эрүүл сайхан болох вэ гэдэг бүх зүйлийг бид нар зааж өгнө гэж байна. Тийм болохоор ядаж нэг удаа өөртөө хөрөнгө оруулалт хийгээд ховсын эмчилгээнд ороод үзээрэй. Тэгэхээр та нар маань нөгөө мэдэнтэй 1000 сонсохоор нэг үзгэж өөртөө та нар маань ховсын эмчилгээнд ганцаарчилсан цаг аваад ороод үзээрэй. Шаардлагатай бол Дамира ховсчин дээр орно гэд нэрийг хэлэх юм бол манай менежерүүд тэр хүн дээр цаг өгнө. Яг бид нар нөгөө эмчтэр очихороо тэгээ даваагүй эмчтэр орно гэд ярьдаг шиг гэсэн үг. Окей? Рахмет сізге. Спасибо большое. Да, спасибо большое, Жанна. Рахмет сізге. Вообще айтып отырған профессионал Жанаргүл вообще профессионал, өзінің жұмысын жақсы істейді. Сол үшін обязательно Файз академияға келіңдер. Файз академияда өңке профессионалдар жасайды, жұмыс істейді. Соны айт. Рахмет. Рахмет. За тэгээд хэлж байна. Файз академи та нар маань ирээрээ гэж байна. Тэгээд намайг бас хэлж байна. Энд одоо лайв хийгээ сууж байгаа хүмүүс маань одоо үүсгэн байгуулагч учраас өөрөө хариуцлагатай ингэж зохион байгуулдаг. Тэгэхээр та нар маань ирээрээ ажлаа мэргэжлийн төвшөнд хийдэг хамт олон байгаа гэсэн байна. Тэгээд спасибо большое. Благодарю. Сіз шыға берсеңіз болады, мен бір нәрсе айтып кетейін мына кісілерге. Давайте, бай-бай. Мен қалай За шығатын тэгээд манайхан нэг дуулах гоё мэдээ байгаа. Мен бұл жерден. Манайхан дуулах нэг гоё мэдээ байгаа. Тэр юу вэ гэвэл тун удахгүй одоо 10 хоногийн дараа Мені шығарып жіберші, мияқтан шыға алмай жатырмын мен. Миний 70 хумсрын сургалт явагдах байгаа. Білмедім гэдэг. Жаа өглөө дөрөв казраунста битте. Битте мэдээкэм. Тэгэхээр 70 хумсрын сургалт маань явагдах гэж байгаа. Тэгэхээр та нар маань энд амжиж бүртгүүлээрэй. Тэгэхээр зөвхөн ховсын эмчилгээнээс гадна одоо 70 хумсраа яаж өдөртдөг вэ? Яаж өөрийнхөө хүссэн зүйлээ амьдралдаа манифест хийх вэ гэдэг зүйлүүд хэрвээ таны сонирхлыг татдаг байвал одоо 4 жилийн туршлагатай миний сургалтын дээр ирж орох боломжтой. Тэгээд энэ сургалтын пост маань дөнгөж сая пэйж дээр орсон байгаа. Тийм учраас та нар маань өөртөө хөрөнгө оруулалт хийгээд эртэж шуухааны одоо бүртгэлд хамрагдаад 100 мянган төгрөгөөр одоо 70 хумсрын 1 сарын сургалтыг аваарай. Мөн дээрээс нь манифест те. Манифест яаж хийх вэ? Яаж хүссэн машина өөртөө одоо авах уу? Яаж хүсэж байгаа тэр байраа өөртөө авах уу? Яаж хүсэж байгаа тэр сарын орлогодоо хүрэх үү? Хүн болгонд нэг тийм специфик юу байгаа те? Орлого байгаа. За нэг сардаа ядаж одоо 10 саяыг олдог болох юмсан. Сарын маань орлого зөвхөн минийх 10 сая болдог болоосоо гэж хүсэж байгаа маш олон хүмүүс байгаа. Тэгэхээр энэ бүхэнд бид нар өөрийнхөө энергийн түвшинг тэр хэмжээнд аваачаад 10 сая олдог хүний хэмжээнд энергийнхаа түвшинг аваачиж тэгээд квант одоо филдээсээ бид нар квант филдээсээ бид нар квант талбараасаа тэр одоо зүйлийг авдаг байгаа. Яг үнэндээ одоо таны өнөөдөр одоо та эмч хийдэг бол эмч таны өөр нэг хувилбар яг энэ одоо квант талбар дээр байж идэг. Таны дуучин таны хувилбар байгаа. Маш их хэмжээний мөнгө олдог, гадаадд амьдардаг таны хувилбар байгаа. Өөрөөр хэлэх юм бол та нарт ганцхан зүйлийг би хэлмээр байна. Таны толгойд багтж байгаа зүйл таны амьдралд биелэх бүрэн боломжтой. Тэгэхээр та магадгүй би нэг одоо Америкт очих юмсан тэгвэл би нэг
одоо нэг болох гээд байна, мэрэгчлээ сайжруулах гээд байна, тэг туршлагатай болох гээд байна гэж бодож байгаа бол Америк гэж бодсон бол та Америк руу очих боломжтой болоод тэр зүйл таны толгойд орсон. Хэрвээ та ерөөсөө Америкт очих боломжгүй цаанаасаа ямар ч боломжгүй байсан бол та Америк явъя гэдэг бодол таны толгойд орохчгүй. Тэгэхээр та одоо хайртай залуутайгаа өөрийгөө төсөөлөөл тэр бит хоёр бол нэг бүтгэр юм шиг байна. Тэрнтэй л явж би жаргалтай байх юм шиг байна гэж бодож байгаа. Гэхдээ өнөөдөр тэр хүн таны хажууд байхгүй байвал энэ зүйл одоо энэ квант талбар дээр байгаа. Гэхдээ та өөрийнхөө энергийн түвшинг дээшлүүлснээрээ тэр зүйлийг татах боломжтой гэсэн. Тэгэхээр энийг бид нар манифест гэж хэлээд байгаа. Өөрийнхөө хүслийг татах. Бидний толгойд биелэх боломжгүй мөрөөдөл толгойд орж ирэхгүй. Тийм учраас биелэх боломжгүй мөрөөдөл гэж үгүй гэж хүмүүс айгүй баталгаатай зоригтой хэлдэг. Энэ нь таны толгойд орж ирж байгаа бодол болгоно биелэх боломжтой. Та зөв зүгээр сууж байгаа за үз би Германы ерөнхийлөгч болъё доо гэж та бодохгүй шүү дээ. Яагаад гэвэл танд Германы ерөнхийлөгч болох боломж байхгүй учраас энэ бодол таны толгойд өөрөө орж ирэхгүй. Тэгвэл тэрнээс өөр адилханаар одоо жишээлбэл та нэг сарын цалингаа 10 сая болгочих юмсан гэсэн бодол танд орж ирээд байгаа бол энэ боломжтой. Зөвхөн та эний төлөө жоохон одоо ажиллах үүний аргыг мэдэх хэрэгтэй гэсэн. Аргыг нь мэдэхгүйгээр мухраар зүтгэсэн юм ер нь төвхтөө. Тэгээ эцэс сүлдээ хүн ингээд энерги нь багасаад юмд итгэхээ болоод энэ худлаа юм байна, угаасаа биелдэггүй юм байна гэд ингээд нөгөө урам хугаралтаар дуустдаг. Тэгэхээр нөгөө аргыг мдээгүй ингээд мухраар зүтгэхэд байгаа юм маань эцэс сүлдээ урам хугаралтаар дуустдаг. Тэм учраас альва нэг зүйл өөрийн гэсэн арга гэж байгаа. Тэгэхээр далд ухамсарыг дахин програмчлахад өөрийн арга байгаа. Манифест хийхэд өөрийн арга байгаа. Энерги тэр өөрийнхөө хүсэж байгаа хэмжээнд аваачихад бас арга гэж байгаа. Тэгэхээр үүнд суралцах хэрэгтэй гэсэн. Энэ болохоор бидний амьдралын ухаанд хэрэгтэй зүйл. Энийг одоо хичээлээр заахгүй та эмч байж болно, багш байж болно, эдийн засагч байж болно. Гэхдээ энэ мэдлийг ихтэй сургуулиудад заагаагүй учраас та бид нар нэмэлтээр олж авах хэрэгтэй юм байна. Тэгэхээр миний хувьд бол би маш олон одоо тоогоо алдсан сургалтанд суусан. Яг энэ чиглэлийн одоо гадаадын маш олон сургалтанд суусан. Би байсгээ сургалтанд суудаг. Яагаад гэвэл амьдралынхаа чанарыг сайжруулахын тулд. Тэгэхээр өнөөдрийг хүртэл та одоо толгойд бодож мөрөөдөж байгаа зүйлээ яаж болох вэ гэж бодож байгаа бол ямар ч байсан та өөртөө нэг алхам хийгээд энэхүү сургалтанд бас бүртгүүлээрэй. Тэгээд өнөөдөр 17-нд тэгэхээр 27-нд даваа гарагт сургалт маань эхлэх учраас та нар маань бүртгүүлээд ороод ирээрэй гэж хэлмээр байна. Тэгээд өөрийнхөө үн цэнтэй алтан цагаа гаргаад манай одоо энд одоо лайвыг үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд бүгднгийнх нь амьдралд наз жаргал гэрэл хийгээтэй бүхнийг хүсье. Тэгээд дараагийнхаа лайваараа эргээд уулзъя. Тэгээд та нар маань ховсын үнийг асуух юм бол ховсын талаар цаг асуух юм бол манай пэйж руу чат бичих юм бол манай менежерүүд түргэн шуурхаа хариулах болно. Тэгээ бүгдээрэнд нь хайртай шүү. Сайхан амраарай.